За мэлхийн санантай хүмүүс 11-р сарын уур амьсгал, ерөнхий уур амьсгал ямар байхыг харцгаая. За мэлхийн санантайг иргэшээгч сар мэлхийн санантайг иргэшээгч сар нь ордоо хурдан нүүдэг учраас маш хэлбэлцэлтэй байдаг. Мэлхийн сананттай хүмүүсийн гаднах төрөх, сэтгэл санааны байдал, биеийн байдал бүх зүйл ингээд сарны нөлөөг авдаг учраас заримдаа кондишн сайн, заримдаа онцгүй, заримдаа жоохон даун, заримдаа ап болцсон байдаг учраас энэ дээр дурдсан өдрүүдийг ажиглаарай. Сарны байрлал эрэг таатай өдөр болон сөрөг өдрүүд байгаа. Тэгэхээр эдгээр өдрүүд дээр чухал үйлдэлээ хийх ч юм уу те чухал ажил хэрэгээ хийх гэж эерэг өдрүүдийг сонгорой. Эсвэл болгоомжлох өдрүүд нь баг зэргийн нуугдсан байдалтай байж болох юм те. Тэгэхээр эдгээр өдрүүдийг ажиглаарай. За тэгээд ерөнхийдөө 11-р сарын турш мэлхийн сананттай хүмүүс ямар нэгэн шин чадварт суралцах ч юм уу, бүчиг цаасны ажил хийх, нааш цааш явж олон ажил амжуулах шаардлага гарч магадгүй. Ерөнхий уур амьсгал нь тийм хичээл ном хийж судалгаа хийхэд тохиромжтой сар болж өрнөж байгаа. За 11 сарын 11-ээс бархас сайд гараг ретрогрейд хөдөлгөөнд орно. Тэгэхээр бархас сайд гараг таны өөрийн орд болох, өөрийн одоо маск, өөрийг чинь нэлтгэх асцендент орд дээр болох мэлхийн орд дээр ирсэн байгаа учраас мөн мэлхийн орд дээр бүр ретрогрейд хөдөлгөөнд орж байгаа учраас 11-ээс хойш эрүүл мэндийн асуудлууд нь эрчимжиж магадгүй. Эсвэл бусдад харагдах байдал, эсвэл таны одоо ямар нэгэн зүйлийг хийж эхэлсэн байгаа ч юм уу, хийхээр зориглсон байгаа бол тэ энэ үед гээд одоо арга барилаа өөрчлөөд шинээр хий. Одоо уур амьсгал нараа өөрчлөгдөж байна. Тэгэхээр 11-ээс хойш асуудлууд арай өөр болж эхэлнэ. Уур амьсгал шал өөр болно. Эсвэл магадгүй зарим мэлхийн санааттай хүмүүс жирэмсэн болсон ч юм уу, эсвэл биеийн жин нэмэгдсэн ч юм уу те бие махбодын хувьд том өөрчлөлтүүдтэй нүүр тулж байгаа цаг үеэс байж магадгүй. Тэгэхээр ретрогрейд хөдөлгөөн нь эдгээр үйл хэргүүдийг болон эрчимжүүлж магадгүй. Жин нэмчихсэн байж байгаад одоо бие хөдөлгөөд одоо туурын эрүүл бай гэсэн тийм сэдвүүдэд илүү бас төвлөрч бас магадгүй ингэж тамгалж байна. Ерөнхийдөө бол бархас сайд гараг таны ордор ирсэн жил өрнөж байгаа учраас энэ хугацаанд бол маш их өөдрөг үзэлтэй болж байгаа. Эсвэл ямар нэгэн зүйлсийг хийх гэж хичээж байгаа бол өөрийгөө өргөжөнд хэлэх боломжтой, маш их боломжууд орж ирж байгаа. Эдгээр боломжуудыг барьж авч чадах юм бол ололт амжилттай байх боломжтой тийм таатай жил болж өрнөж байгаа. За тэгэхээр 11 сарыг наривчлан харцгаая. 11 сарын 3-нд бархас сайд гараг сугар гарагтай дөрвөлжин аспект үүсгэн. Тэгэхээр 10 сарын 31-ээс 11 сарын 6-ны хооронд эхний 7 хоног болвол хайр дурлалын асуудлууд нь эрэг таатай, эсвэл мөнгө санхүүгийн асуудлууд нь эрэг таатай, материал өгүүл хэрэгүүдтэй таатай дайжгүй үе болж өрнөн эхний 7 хоног. За 11 сарын 11-нд Жупитер RX эхлэн, Жупитер ретрогрейд эхлэмэгцээ санчир гарагтай 300 аспект үүсгэн. Тэгэхээр 5-аас 17-ны хооронд танд хариуцлага нэмэгдэж эхлэн, илүү сахилга баттай байхыг хичээж эхлэх ч юм уу те. Одоо арай өөр тохиолдолд бие чинь өвдөх ч юм уу, жоохон хүнд хэцүү сорилтыг даван туулж магадгүй үе бол 5-аас 17-ны хооронд юм байна. Тэгэхээр эхний 7 хоног дайжгүй, дараагийн 10 хоног жоохон тиймхэн байна гэж ойлгоцгоорой. 12-3 хоног ч юм уу. За 11 сарын 17-нд Jupiter retrograde нартай 300 аспект үүсгэн 13-наас 21-ний хооронд олонний өмнө ил гарах, олонний анхаарлыг татаж спотлайтанд байх ч юм уу те. Тийм бусдад харагдаж, бусдыг байлдан дагуулж, бусдын өмнө гарч чийл заах, илтгэл тавих гэх мэтлэн тийм үйл хэргүүдийг хийхэд тааламжтай тийм нөлөөтэй байна. Гэтэ тааламжтай гэхээс илүү ер нь зөв тийм нөлөөтэй байна гэж ойлгочих. За 11 сарын 23-нд бархас сайд гараг бууд гарагтай 300 аспект үүсгэж байна. Тэгэхээр 20-оос 12 сарын 10 хүртэл эдгээр энэ аспект нөлөөлнө. Тэгэхээр бууд гарагийн нөлөөнд иш тийш явах, хөдөлгөөнтэй байх, мэдээлэлтэй харьцах, эсвэл мэдээлэл дамжуулах, маркетинг хийх гэх мэтлэн үйл хэргүүд нь эрчимжиж жоохон завгүй байх бололтой. За 11 сарын 27-нд бархас сайд гараг сугар гарагтай 300 аспект үүсгэн. Тэгэхээр 24-өөс 29-ний хооронд бол хайр дурлалын хувьд дайжгүй, хүмүүстэй харилцахад таатай, мөн цав тухтай тийм дуртай зүйлдээ мөнгө зориулсан тийм цаг үе өрнөж болохоор байна. Тэгэхээр
11 сарын эхний 7 хоног, сүүлийн 7 хоног хоёр болол дайжгүй бусад үе жоохон сорилттой үе бас байж магадгүй юм байна. 11 сарын эхний 7 хоног болон сүүлийн 7 хоногт гадаад төрхөө өөрчлөх, гоо сайханд орох, үсээ засуулах ч юм уу те хөөрхөн болоход тохиромжтой үе бол эхний 7 хоног, сүүлийн 7 хоног байна шүү. За 7 дугаар хаваас олох хосын харилцаа, бүх төрлийн нэг харилцаа, гэрээ хилцээр, түншлэл гэх мэтлэн сэдвүүд нь ямар ахыг харцгаая. За 11 сарын 10, 20-нд санчир гарыг бархас сайд гарагтай гурвалжин аспект үүсгэн тэгэхээр 5-аас 17-ны хооронд түншлэл, гэрээ хилцээр, гэрлэлт, хосын харилцаа гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцаанд эрэг таатай дайжгүй байна. Романтик харилцаа эхлүүлэхэд тааламжтай. Эсвэл одоо хостой болоод хостойгоо цагийг харилцаагаа дайжгүй авч явах боломжтой. За 11 сарын 17-нд санчир гарыг нартай гурвалжин аспект үүсгэн 13-наас 21-ний хооронд түрүү тонооц харилцаатай байсан бол 13-наас 21-ний өдрүүдэд хосоо ил болгох, тунгалан зарлах, битээр гэрлэж байгаа, үргэлж гэж байгаа, гэрлэх гэж байгаа гэх жишээний ч юм уу тийм бусдад ил гаргаж харуулсан үе байж болно. Эсвэл энэ үед таны уулзах хүмүүс, таны харилцах түншлэл хийх хүмүүс тийм нарны энергитэй хүмүүс байж болно. Боломжийн таатай бусдад харуулахаас ингээд санаа зовхоргүй бахархууштай хүн ч юм уу те эсвэл илүү чадварлаг хүн бас байж болох юм аа. 11 сарын 23-нд санчир гарыг бууд гарагтай гурвалжин аспект үүсгэн тэгэхээр 20-наас 27-ны хооронд хүмүүстэй харилцах үйл хэрэгүүд, дэш дэш явах үйл хэрэгүүд эрчимжиж байна. Тэгээд 11 сарын 27-нд санчир гарыг Венус буюу сугар гарагтай гурвалжин аспект үүсгэж байгаа учраас 24-наас 30-ны хооронд бол харилцаа холбооны эрэг таатай романтик байна. Боломжийн гэрээ хэлцээр их боломжтой, хүмүүстэй уулзах таатай, дипломат харилцаатай байхад таатай байна. За 11 сарын 28-нд санчир гарыг ретроград хөдөлгөөнд байсан санчир гарыг ингээд дуусж ийн хэвийн хөдөлгөөнд шилжиж ийн. Тэгэхээр өнгөрсөн 7 сарын турш санчир гарыг ретроград хөдөлгөөнд байсан. Энэ хугацаанд ямар нэгэн гэрээ хэлцээр эсвэл ямар нэгэн харилцаа холбоо, ямар нэгэн гэрлэл түншлэлийн харилцаа нь ингээд ярилцаж хилэлцэлдэж ингээд байнгын хуралтай ч юм уу те одоо хоёлаа гэрээ хийж цуг хамтран ажиллах уу болох уу яах уу ийх үү ийм те сайн талтай муу талтай гэж ярилцажсэн ч юм уу те эсвэл хосын харилцаа нь за одоо салах уу өргөжлүүлэх үү яах уу хүүхдтэй болох уу эсвэл тусдаа гарах уу гэх мэтлэн тийм сэдвүүдэд нь байнгын одоо сорилтонд ороод хилэлцээр хийгдээд байсан бол одоо яг шийдвэр гарах үе нь бол 11 сарын сүүл үе энэ 28-ны өмнөх хэд хоног харилцааны тийм чухал үр дүн шийдвэр гараад одоо цаашдаа энэ темплейтийн дагуу байна. Нийлэхээр бол нийлнэ, салахаар сална гэсэн нэг тиймэрхүү чухал шийдвэр гарах үе бол 11 сарын сүүлийн хэдхэн хоног байх болно. Эсвэл өөр тохиолдолд өнгөрсөн 4 сарын хугацаанд таны хүрээлэх орчин өөрчлөгдсөн, өөр газар амьдарсан ч юм уу те тань одоо бусдад илүү тохируулж өөрийнхөө байхаас илүү бусдад тохируулж амьдрах шаардлага гарсан тийм нөхцөл байдал байсан бол эдгээр нөхцөл байдал дээр өөрчлөлтүүд нь мэдрэгдэж болно. Дэлхийн санамттай хүмүүсийн 10 дугаар хавс олох ажил мэргэжил нийгмийн харилцаа карьерийн урамсгалыг харцгаая. За 11 сарын 5-нд ангараг гарыг Уранус буюу Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэж байна. 4-өөс 7-ны хооронд гинтийн байдлаар ажилласаа гарах ч юм уу эсвэл ажиллаа болох эсвэл ажиллаа солих ч юм уу ямар нэгэн байдлаар гинтийн таамаглаагүй байдлаар өөрчлөлт гарахаар байна ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд. Энэ үед зарим хүмүүс ажилласаа гарах шийдвэр гаргаж магадгүй. За 11 сарын 13-нд ангараг гарыг бууд гарагтай уулзсан 8-аас 15-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд мэдээлэлтэй харьцах хэрвээ шинэ ажилд орох жагаад бол ажил хайж байгаа ч юм уу те гих мэтлэнгээр хөдөлгөөнтэй гүйлгээ авах гэхээр шаардсан тийм үе байх боломжтой байна. Харилцаа холбооны үйл хэрэгүүд нь эрчимжиж магадгүй өөр тохиолдолд. За 11 сарын 24-нд ангараг гарыг саутнууд болох өмнөд Занглаатай уулзсан. Тэгэхээр 20-аас 29-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд нэг хаалгыг хаагаад цэгцэж дуусгаж тавьж явуулах тийм үе байж болохоор байна. Тэгэхээр эхний хэд хоног яг Уранус үхрийн орд руу нүүх үе байгаад тэр Уранус Таурус руу нүүх үед ажил мэргэжлийн сэдвийн хүрээд баан гэж сюрпризүүд байрах нь байна. Сүүлийн 20-аас 29-ны хооронд сүүлийн 10 хоног бас л ажил мэргэжлийн хувьд цэгцэж тавьж явуулах шаардлагатай урамсгал бүрдэж байна. Хэрвээ ажлаас гарч байгаа бол ажлаасаа гараад юмудаа цэгцэлж байгаа. Эсвэл нэг хийж байгаа ажлаа дуусгаад, прожектаа дуусгаад тэг шинэ орон зай өөртөө бүрдүүлж нөхцөл байдлыг өөрчилж байгаа тийм үе харагдаж байна. Магадгүй зарим нь ажлаасаа гарахгүй байлгүй дээ тий. Өөр тохиолдолд энэ нь юу ч хийж болох юм бэ? Ажлаасаа гараагүй хүмүүс байх юм бол энэ үед бол ямар нэгэн тийм дедлайнда амжих гэж
хичээж, зүтгэж, ямар хүнд хэцүү илүү цагаар ажиллах гэх зэрэгээр бас нөлөөлж болох юм аа. Заавал яг энэ 11 сарын сүүлийг ингээд дуустал 29-30 хүртэл энийг заавал хийж дуусгах гэсэн тийм уур амьсгалтай. Одоо хийх ёстой, ажиллахаас та гэдэг тийм жоохон стресстэй үе бас байж болно шүү. Тэгвэл энэ үеийг өөрөөр ашиглах юм бол ажлын их цэвэрлэгээ хийх ч юм уу, ширээгээ янзлах ч юм уу тийм цэгцэлж дуусгаад ингээд гялалзуулаад цэвэр fresh start хийхэд бэлдэх тийм цаг үеэр ашиглаарай. За 4-р хаваас болох гэр бүл, оршин суудаг газар гэх мэтлэн дотоод цэдийн хүрээнд уур амьсгал 11 дэх сард ямар байхыг харцгаая мэлхийн асуулттай хүмүүст. За 11 сарын 3-нд сугар гарыг Жупитертэй дөрвөлжин аспект үүсгэн барах сад гарагтай дөрвөлжин аспект үүсгэн тэгэхээр барах сад гарагийн нөлөө нь 10 сарын 31-ээс 11 сарын 6 хүртэл гэр бүл оршин суудаг газар дэрэг таатай өсөлт тэлэлтийг авчрах болно. Нэмийн ам бүл нэмэгдэх, хамаатанд хүүхэд төрөх эсвэл гэрээ томсгох эсвэл үйл хөдлөх хөрөнгө бүтэх гих зэрэгээр нөлөөлж болох юм. Эсвэл ямар нэгэн байдлаар гэр бүлд чинь дотоод цэдийн хүрээнд тэмдэглэлт үйл хэрэг тохиох боломжтой. За 11 сарын 8-нд сугар гарыг дэлхийн ман гарагтай дөрвөлжин аспект үүсгэн 7-оос 9-ний хооронд. Энэ үед бол жоохон болгоомжлох хэрэгтэй. Гэр бүл уур амьсгал жоохон хурцадмал, түвшүүртэй, дарамттай, шахалттай байж магадгүй. Магадгүй энэ үед гэрээсээ хурдан одоо нүүх хэрэгтэй ч юм уу, гэрээсээ зайл гээд ингээд хөөгдөх ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ жоохон тухгүй гэр бүлийн сэдвийн хүрээнд онцгүй байж магадгүй. Эсвэл гэр бүлийн гишүүнд ч онцгүй үйл хэрэг тохиолж магадгүй. Өөр тохиолдолд орон суудаг газар дэд зүйл насаа дуусаад гэд эвдэрж байгаа гих зэрэгээр бас нөлөөлж болох юм аа. За 11 сарын 25-нд сугар гарыг бууд гарагтай уулзж, тэгэхээр 23-наас 27-ны хооронд бол нүүц сууж магадгүй. Гэхдээ 27-нд бас сугар гарыг барах сад гарагийн нөлөөг авч байгаа учраас энэ ижил цаг хугацаанд 23-наас 29-ны хооронд нүүц суух эсвэл гэрээ томсгох ч юм уу те эсвэл гэр бүл эрэг таатай үйл хэрэг тохиох мөн боломжтой. Барах сад гарагийн нөлөө нь бас хамт байгаа. Сарын ихэр байна, сарын дунд сүүл хэсгээр байна. Тэгснээр дундуур нь нэг дэлхийн ман гарагийн нөлөө ингээд дарамтлаад орж ирж байна. За тэгээд 11 сарын 27-нд мөн ижил цаг хугацаанд сугар гарыг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэж байна. Тэгэхээр санчир гараг нь гэр бүлийн цэдийн хүрээнд жоохон хүнд хэцүү сорилтуудыг авчирч магадгүй хүнд хэцүү үе байж болно. Гэтэ сүүлийн 20-оос 30-ны хооронд 23-наас 30-ны хооронд бол сайн гараг, муу гараг, суун гараг, сайн гараг, муу гараг гэд үйл явдлууд нь ингээд зэрэг орж ирээд аахгүй. Тэгэхээр сайн таймуутай гэд ойлгоцгоорой. За 11 сарын 30-нд сугар гараг Тэнгэрийн ман гарагтай эсрэгсэн. Тэгэхээр 29-наас 30-ны хооронд оршин суудаг газар эсвэл хувийн бизнес гэр бүлийн сэдвийн хүрээнд гинтийн таамаглаагүй өөрчлөлтүүд тохиох боломжтой үе байх болно. 29-наас 30-ны хооронд бууд гараг буцах хөдөлгөөнд орсон байсан Mercury retrograde чинь дуусах үе байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үед өнгөрсөн тэр 11 сарын 9-наас 30 хүртэлх Mercury retrograde болж өрнсөн 3-7 хоногийн тэр өөрчлөлтийн цэг нь ингээд дуусаад 30-нд бүх хэмжээний там болоод одоо ингээ энэ темплейтийн дагуу цаашаа явна гэдээ ойлгоцгоорой. За мэлхийн санаантай хүмүүсийн 11-р сарын мөнгөний урсгал амжиргааны зардал ямар байхыг харцгаая. 11 сарын 17-нд нар барах сад гараг болон санчир гарагийн нөлөөг хоёуланг нь авна. Тэгэхээр барах сад гарагийн нөлөө нь орлого орж ирэх боломжтой, бэлгэсэлт авах, материалын үйл хэрэг нь ингээд өргөжин тэлэх боломжтой үе байх боловч санчир гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас эдгээр зарлагуудаа маш няхуур сахилга баттай мөнгө урж илүү урт хугацааны зорилготойгоор мөнгөнд хандлага эрчимжин. Магадгүй санчир гарагийн нөлөө нь таныг ингээд мөнгөнд няхуур хандаарай гэсэн тийм нөхцөл байдлуудыг бүрдүүлж магадгүй байх. За 11 сарын 20-нд нар бууд гарагтай уулзж, тэгэхээр 19-наас 22-ны хооронд мөнгөний урсгал эрчимжиж орлоготой зарлагтай үе байна. 11 сарын 21-нд нар Тэнгэрийн ман гарагтай эсрэгсэн. Тэгэхээр 20-наас 22-ны хооронд гинтийн байдлаар зарлаг гарна. Өөр тохиолдолд танд байгаа эд зүйл чинь гинтийн байдлаар эвдрэх, алдаа заах, эд зүйлсээ гээх, алдагдахаас сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. За тэгэхээр 12 сарын forecast-аар иргэн уулзцгаая. Тэгээд түр баяртай like, subscribe дараарай.